Зайцхан Counter-Strike тоглоомын төгөд гарсан бүх кейснүүдээс 10 орыг задлж байгаа контентын 26 дугаар тавтамаар энэ удаа олонгууд бид Chroma 2 кейс гэж байгаа. Chroma кейс 2 кейс дотор юу байдтай зүйлээ танилцсан. Drop нь Counter-Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үйл скинийг апгрейдээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус дэлгэцтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрээ скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Окей, Chroma 2. Дотор нь бол амар алдартай скин байна. Elite build ер нь бол амар хуучинтай орчжээ. Elite build ч одоо хэдэн оны скин бэ? Тэгээ ер нь 2016 онд гарсан кейсэлтэй. Гэхдээ ер нь бол Мани ч одоо 2016 онд оюутан болоод тоглож байхад л ер нь бол энэ Elite build ер нь гоё скин гэж боддог. Чи яг үндэ цэгэр скин байсан юм байна. Тэгээ одоо 2025 онд Wallball хизээч цэгэр скин үгүй Акаго цэгэр скинээр гарахгүй шүү дээ. Яаж ч чирнэл яагаад гарах бах. Тэгээ Armor Core байгаа юм байна. Нэгтэй энэ шин дараа харахгүй юу? Энийг ер нь хөдөлөө baggage руугаа солино. Окей. Тэгээ Bronze Deco энэ гэхдээ ямар гоё скинүүдтэй кейс вэ? Wallness бас гоё яригдчихээн. Manowar ягаад ч юм цэгэр скин бэ? Гэтэ нуртлын скин ягаад байхгүй юм бол энэ нөгөө апдейтаас орж ирсэн баггүй эсвэл угаасаа нэг юу скинүүд ингэж яригд юм болов. Нэг юу скинийг бол ерөөс харж байгаагүй байна. Origami. За энэ бол яах вэ? Жогон царай амуутай лээ. Окей, Worm God. Окей. 2016 тоглолтын багтаа Worm God байдаг байлаа. Battlescard Worm God байдаг байсан. Тэгээ Heat бас байгаа юм байна. Чүнэл яга скин рүү орж гисэн. Pole position байгаа юм байна. Graphics за окей, энэ бол жогон царай амуутай скин байна. Окей, Monkey Business яга ч юм ягаа юм байна. Тэгээ AK энэ хоёрыг барыг солилцсон бол Elite build бол нэлээд үнэтэй л ах байсан баг. Тэгээ Eco. Тэгээ ер нь бол хамгийн цэмби ер нь бол скинүүдийн нэг Eco энэ ч байгаа юм байна. Тэгээ Jin одоо жоо автод ороо 3D эффекттэй болцсон юм байна. Энэ скиний хараагүй амар удажаас. Тэгээд M4A1S Hyper Beast. Тэгээ Neon Rider-тай. Окей, за энийг л авчихгүй юмсан да. За тэгээ ямар гот байгаа нүтэй танилцъя. За Chroma case болонгууд онгойлоход их давгүй юм байна. Return of investment нь болонгууд 65% бас давгүй шүү. Яг үндэ кейснүүд дундаа. Тэгээд энэ ч болонгууд угаасаа яг яг үндэ Elite build бол дунджаараа амар давгүй байхгүй. Бараг эдэртэйгээ хэцүү байгаа байхгүй. Тэгээ 7.5-ыг нэг удаа задлахад $2 болж өгнө. Тэгээд ер нь бол дийлэх буюу 75% нь бол Return of investment нь болонгууд юунасаа орж ирэх юм байна. Утганаасаа. Тэгээ ер нь бол гутх нь ямар утганууд байгаа нь ойлгомжтой. Karambit M9 тэгээ мэдээж flip байгаах. Доошоо явуулаад flip байна. Тэгээ энгийн bayonet байна. Тэгээ gat ер нь бол тэгэл классик утганууд. Тэгээ хамгийн гол нь Doppler finish-үүд байгаа. Одоо манай Chroma 2 Chroma 1-ээс энэ чи би Karambit Ruby л авмаар байгаа байхгүй юу? Karambit Ruby вэр энэ чи байна шүү дээ. Karambit Ruby $13683 ийм юм төрсэн юм уу? Bayonet M9 нь илүү үнэтэй болсон ч ах шиг бай. Юу вэ? Скиний үн ямар амар савлаад байна. За тэгээ Phase 2 Squall тэгэл Ruby л гамраа шүү дээ. За тэгээд энэ кейс нь болонгууд яг одоо бид мөнгөөр болж байгаа бол $362. Ер нь бол Steam Market дээр илүү үнэтэй баг. Chroma 2 кейс Steam Market дээр харах юм бол энэ $5.5 юм биш үү? Тэгээ кейс түлхүүртэйгээ $8 задлж байгаа юм байна. Нийтдээ бид нар $80 яг одоо өргөж чинь. Chroma 2 мөн тэ. $80 өргөх гэж байна. Draw world 0 болгоно. Тэгээд come on. Gold. Give me Bayonet Ruby. M9 Bayonet Ruby. Give me Karambit Ruby. Come on. Gold. Okay, Origami болсон. Yikes. Gold. Chroma 2 case gold. Нөгөө байж л хамгийн царамаатай скин унгасан. Gold.
Оо ягаан өнгөрч байгаа ч байна. Ямар ягаан байсан би анзаарсангүй. Гэтэ ер нь бол ягаан өнгөрч байгаа чилээж байгаа унсан, хит унсан. Гол. Окей, бронз дикон жаа байна. Ер нь тэ Chroma 2, Chroma 1 дээр гол унгахгүй тэрний араас Fashion case, Shadow Dagger case тэ хогийн кейсүүд байгаа. Тэнчнээс гол унгамааргүй байхгүй. Мэн одоо л голд авчмаар байгаа байхгүй. Энэ тэ Chroma 2 case-ний 10 case, Chroma 1-ийн 10 case энэ хоёроос голд авмаар байна. Come on, give me gold. Field tested. Okay. Gold. Give me gold. Why not ruby? Бэжтэй гол унах гэдэг санагдаад байгаа болохоор мань хаачмаар байна ер нь бол. Яг надаа ингээд яг л гол унах юм санагдаад байна л та. Тэ. Крабет рубига гол зур гартаа балтлаа крабет руби байгаас игээ залбих гад консолоо өн бэлтжээ иртгэв. Иртгэн дээр. Come on. Гол. Сүүлих. Come on. Gold. Oh. Окей, дараагийнх дээр л gold онох. Гэтэ овер мөнгө үрчлээ. Энэ үртлэх үрсэн кейсний маань дүнг харах уу та нар? Төгрөгөөр бодох юм болвол одоогийн байдлаар кейсэнд 4 сая 1 зүг үрсэн маань зөвхөн кейсэнд хүүрэн тэгээд нэмээд 26-г 2.5 үрч хэрчин. Яг өнөөгийн байдлаар маань бол 6 сая 500 мянга төгрөг үрсэн байна. Йоо, тэг миний унгаас хамгийн давгүй юм. Оны тайж ил байгаа те. Яа, окей, we need gold boys. Талаар 6 сая 500 үрсэн байгаа юм. Дараагийнх дээр л тэр рубиг авчи. Тэр руби тэг крамбит руби унгаачих юм бол би бүр нэрээ энэ контентэд татаад хийсэн ч яах вэ нэрээ. Руби ууж үсээ улаанаар буцаж яах. Тэгээ дараагийн бичлэгийг уулзъя.